25 оны 12 дугаар сарын 24 дууссан байсан болон шинээр ирж байгаа барааны танилцуулга номер 18. Анкрын Powerline 3 гэх Lightning C кабел ирсэн байна. Яагаад сайн байдаг вэ гэхээр ерөөсөө certified буюу made for iPhone гэсэн шошготой логотой баталгаажсан байдгаараа бэлтэртэй болсон. Дараагийнх нь задлахад чарам 140 ваттын адаптер. Өөр дээрээ дижитал дэлгэцтэй. Ингэж гал задлаа хийчлээ. 3C1 оролцтой нийт гаралт нь 140-тэй. Chinese plug стандарт. Давхар дижитал дэлгэц өөр дээр хөрөх системтэй. Өөрт нь 1.8-тай кабель дагалдаж ирдэг. Кабель нэг иймэрхүү. Ажлаад Adjustment ирсэн. Adjustment нэг өмнө танилцуулсан magnetic switch keyboard. Загвар нь өөрөө AK029. Энэс 2 өнгийг авчирсан. Хүмүүс бол ер нь бол улаанд нэг турлаад лээ. Надад бол цагаан гоё яваад байгаа. Тэгээд энэ муу хоёр загвар маань өөрөө өнгөнөөсөө хамаарат энэ switch нь өөр болчихж байгаа. Энэ transparent white дээр Jingyu switch гэнэ. Уншина гэж алаа шүү дээ. Энэ болохоор энийг уншиж мэдэхгүй юм байна. Одоо чимээг нь даралт нь ч гэсэн арай өөр. За энийг одоо дахиж тайлбарлаад илүүцэх хаа. Захиалцсан байсан ганц хоёр хүмүүс ирээд аваарай. Эртгээ аваарай. Энэ нөгөө GM 3 Ultra гэх загвар. Эхний ээлжинд хоёрхан шиг ирсэн байна. Уг нь нэлээд их загцсан байсан. Энээс бас хүлээж байгаа хүмүүс байгаад байсан. GM 550 шууд 3.5 та загвар нь энэ дараа харагдаж байгаа тийм ээ. Энэ дууралт бол үнэхээр гоё юм гэсэн шүү. Давхар хайрээс баталгаажсан учраас GM 3 Ultra-г танилцуулснаас хойш яг энэ Bluetooth загвар, хоцрогдол баг загварыг хүмүүс маш ихээр сонирхоод асуугаад байгаа. Тэрэнд нь тааруулаад GT4 Pro гэж шинжлэгдсэн 25 оны загварыг авч ирсэн. Энэ маань өөрөө яг тэр Ultra-гаас бараг илүү үзүүлэлттэй байсан санагдаж шүү. Pro учраас энийг бас дараа нь танилцуулъя гэж бодож байна. Ийшлээ чихвч HyperX Cloud 3-ын ягаан өнгө дууссан байсан. Энээс ирсэн нараа үнэхээр гоё. Энэ бол тасархай. Хоёр бас ирсэн. Хоёрох бол яг бүр амар Barbie. Айгуу тод яваа шүү. Энэ загвар ер нь нөгөө үйлдвэрлэн зогссон юм шиг үлээ. Тэгэхээр үн жоох өссөн. Эрэлт нь нэлээ ихсэн байлээ. Тэрийгээ дахиад олдсон баг болсон. Цаашлаад M2 iPad Pro 20 M2 гэхээр 22 оных байдаг. Энд чи үлээ 128 та давхар SIM дэмждэг. Манай дээр ер нь голдуу SIM дэмждэг загварууд ирээд байдаг шүү. Cherry-гийн mousepad-ыг жоохон шинжилсэн. Энэ Pokemon version гэдэг. Энэ савлгаа нөрслөө айгүй хөөрх юм байна. Доотлих нь болохоор нөгөө уламжлалт хар байна. За энэ болохоор нөгөө дөрвөлжээ харьцагтай. Энийг задлж үзэж байгаад ялгааг нь энэ хоёр бол баг адилхан байх магадaltaй. Энийгээр юу вэ? OnePlus-ын Pad 2 Pro маань энэ онд бол манайхаас best seller гэж өгч байгаа да. Best selling product гэдэг тий. Дууссан байсан 3 шиг ирсэн шүү. Нэг нь эзэнтэй. Mactodгийн 38-тай бас car charger. Бүрээ тамхины асаагур дээр ордог. Сэнэглэгч. Яг энэ загвар бол ер нь 16, 17 бүгдэн дээр нь хамгийн тохиромжтой давхар C болоо. Энэ доогуур юунууд байна? Шилэн наалтнууд ирсэн байна. Цаашлаад нөгөө шинээр гарсан C 3.5 та салаалагч иржээ. Энд болохоор Apple-ийн одоо counterfeit гэж хэлдэг тий. Copy адаптер болон кабелнууд ирсэн байна. Энэ одоо 240-тэй 2 метртэй CGC. Дотроо бүр амар олон төрөл байдаг шүү. Манай энэ зарж байгаа нь ер нь их дайжгүй шүү. Цаашлаад нөгөө OnePlus их Pro эхний үеэ ийм Burki камертай таблет байсан шүү. Тэрний кейс ирсэн. Хэд хүмүүс цахиад байсан. Тэд нартай зориулаад ингээ 3 шиг авчирсан шүү. Цааш та нөгөө Pro 1 Pro гэх юм уу. Энгийн Pro загвар нь алдахгүй байгаа.
Тэглээч ер нь бол 2 Pro дийлэх том болохоор хүмүүс томыг нь л гээд байгаа. Цаашлаад бас нэг эрэлттэй бүтээгдэхүүн Lensa Scorpion 2 холбогч байна. Контроллер гэж ярьдаг тий. Энэхүү холбогч нь зөвхөн Android үйлдвэрлэлийн систем дээр ажилладаг юм шүү. iPad дээр болохоор бит бусаар лицензээр суудаг гэдгийг дахин сануулъя. Үүний дашрамд нэг зүйлийг бас сануулахгүй бол манайхаас өөр газруудад иймэрхүү холбогч болон таблетыг яг дуурайлгаж оруулж ирж зараад байна лээ. Тэгээд тэдгээр хөв хүмүүсээс авсан хүмүүс дараа нь над дээр барьж ирээд байгаа. Тохиргооноос эхлээл зарим зүйл нь болохгүй байна гэд. Тэгэхээр тиймэрхүү надаас өөр хүнээс авсан бол би тэрийг хариуцахгүй шүү. Яг үннийг хэлье. Тэгэхээр авахаас өмнө бас бодолтой байх нь зөв болов уу гэж бодож байна. Цаашлаад EOS-гийн CAD-L122 wireless one-handed white switchтэй keyboard. Энэ keyboard бол одоо хитэр дотор сэхүр хагалж байгаа да. Зя танилцуулаад дуусчихсан. Сүүлийнх нь энэ Pivoгийн 81 гээд 60 Вт дэмждэг 3.5 болоос оролцоотой садалгач. Энэ бол бас хүмүүс аягүй ам зайтай байгаад байна лээ. Хүний өвдөж гэсэн арай боломжийн.